Энэ удаагийн бичлэг бол эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн бичлэгээр бол Вьетнам улсын нийслэх хот Ханой хотоос олон улсын нийслэг хийх юм бол ямархан үнэтэй байдаг талаар бол мэдээлэл оруулах гэж байгаа. За тэгээд бичлэг эхлэхийнхаа өмнө guys лайк болон subscribe дараарай. За биднэрт бол маш олон улс, маш олон хот, за түүнээс гадна аялалтай холбоотой оруулах маш олон мэдээллүүд байгаа. Тэгэхээр та бичлэгийг алдалгүй үзхийг хүсэж байгаа бол лайк болон subscribe дарахаа мартаа. За ингээд бичлэгийг орцгоё. За Ханой хотоос Гуанчжоу хот руу нийслэгийг бол сонгож авсан. За яагаад гэж юм бэ? Ер нь бол Гуанчжоу хот маань өөрөө Азийн хамгийн том худалдааны хот болчиход байгаа. Нэлээд хэдэн жил болж байгаа ер нь бол. Тэгэхээр Ханой хотод одоо жишээ нь Вьетнамд аяллаа хэлээ. Буцахдаа Гуанчжоу руу орлоо, шопинг хийлээ. Тэнгүүдээ Монгол руу буцах зорилготой гэсэн. За тийм учраас ерөөсөө нэг талын нийслэгийг бол сонгож авсан байгаа. Гуанчжоу руу явах. За учир нь угаасаа Ханоёс Гуанчжоу руу ирж байгаа чинь улам нөгөө Монгол руу ойртож байгаа учраас буцаж энэ Ханой руу явах шаардлага байхгүй. Шууд Гуанчжоу руу Монгол руугаа ирсэн нь бол дээрээ гэсэн. За ингээд хамгийн эмтхэн санал болгож байгаа тикет нь бол нэг талдаа за Ханоёс Гуанчжоу руу ердөө л 212,800 төгрөгийн үнэтэйгээр бол ер нь бол очих боломжтой байх нэ. За тэгвэл энэ нислэг маань ингээ харах юм бол Чиндам бол багтаагүй. За тэгэхээр бид нэр Чиндам багтсан тикетийг худалдаж авах хэрэгтэй. За 20 кг-ийн дундаж одоо Чиндамтай Ханой хотоос Гуанчжоу руу ердөө л 295,400 төгрөг төлөөл ер нь бол очих нь. За энэ бол маш шимтхэн байгаа бол та харж байгаа бах. За эхний сонголт бол Гуанчжоу явах. За дараагийн сонголт бол Бангкок. За Бангкок явах хоёр талын нийслэг бол хамгийн хямдхандаа бол 474,500 төгрөгийн үнэтэй бол байгаа юм байна. За хэдүүл энэ нийслэгийг сонгоод нэг талаад сайн хараадах юм. За ингээд ороод ирэнгүүт яг өмнөх нийслэгтэй адилхан нөгөө Чиндам ороогүй байна. За тэгэхээр 20 кг-ийн Чиндамтай байх юм бол хоёр талдаа 594,500 төгрөгийг бол төлөх нэ. За 20 кг-ийн Чиндамаас дээш болчих бол ингээд үнэ нь бол нэлээд ихсэж явж байгаа бол анзаарч байгаа. Тэгэхээр ер нь бол аял хийж байгаа. Тэр дундад Чиндамтай, дунд гарын Чиндамтай явах бол ер нь бол нэлээд тийм санхүүгийн хувьд л хэмнэлттэй байдаг юм шүү. За энэ бол Ханоёс Бангкокийн хоёр талдаа шууд нислэг нь 594,500 байгаа гэсэн. За тэгэх юм бол хэдүүлээ дамжаад нисвэл хэд болох юм бэ гэдгийг аль тарч. За дамжин нислэгээр бид нар хамгийн хямдхандаа нисэх юм бол ер нь бол энэ доор 754,900 төгрөгөөр ер нь бол нисэх юм байна. За энэ 21-ээс 23-ны хооронд гэдэг ер нь бол зүгээр яг байж болох дэйтийн авцсан эднэрийг бид нар бол яаж л бол яаж сонгож болно. Жишээ нь 21-ээс 28-ны хооронд гэдэг сунгаа харсан ч гэсэн үнийн хувьд бол нэг зөрүү бол гарахгүй. За тэгэхээр ер нь бол хамгийн хямдхан нугасаа өөрөө шууд нислэх нь болж таарж байна. За тэгэхээр 481,000 төгрөгөөр бол Чиндам үнэсэн. За 553,400 төгрөгөөр 20 кг-ийн Чиндамтай бол нисэхний хоёр талдаа шууд. За тэгэхээр нэг талдаа энэ маань ерөөсөө 270,000 төгрөг болж байна гэсэн. За бас маш хямдхан байгаа бол анзаарж байгаа. Тэгэхээр Монголоос гарсан дээрээ олон хот үзэх нь бол ер нь бол таны санхуд бол ирээдүйд маш хэмнэлттэй байдаг шүү. За ингээд 3 дахь газарыг хэдүүлээ сонирхож. За 3 дахь газараар Сингапурыг бол сонгож авсан. За яг Ханой Сингапур хоёрын одоо уур амьсгалын хувьд нэлээд дулаахан, чиглэлтэй тэр талаараа адилхан ч гэсэн одоо улсынхаа хөгжлийн хувьд, хотын хөгжлийн хувьд Сингапур бол хол илүү тийм газар байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хоёр үзэхэд бол тийм адилхан газар шиг ер нь бол санагдахгүй тийм газар байгаа шүү. Тэгэхээр Сингапурыг сонгож авсан гэсэн. За Бангкок ч гэсэн яг адилхан. За Гуанчжоу бол ер нь бол дэлгүүр маягаар сонгож авсан гэсэн үг шүү. За Сингапур руу хоёр талдаа бол мэдээж харьцангуй үнэтэй байгаа бол та харж байна. Учир нь бол энэ бол Сингапур. За энийг хэдүүлээ дахиад 21-ээс 28-ны хооронд ч ингэ тохируулжээ. За тэгэх юм бол үнэ нь ер нь бол ихсчлээ. За ер нь бол нэг 800,000 төгрөгт бол бид нэр бол тэгэхээр за 850,000 зүйл. За тэгэхээр ийм үнээр бол ер нь бол бид нар хоёр талынхаа нислэгийн тикетийг бол авчиж болох нэ. За нөгөө нислэгээ бол олж авах хэрэгтэй. За энд байна. За ер нь бол адилхан компани. За тэгээд 23 кг-ийн Чиндамтай шууд гар ачаа орсон нислэг нь бол 908,100 төгрөгийн бол үнэтэй болж бол таарах нэ. За хэдүүлээ үнийг дамжаад явах юм бол ямар хүнт болох юм хараад байгаа. За ер нь дамжин нислэгүүд нь бол ер нь дандаа л хамгийн хямдхан нислэг нөод байдаг. За 603,000-аар бол хэдүүлээ нөгөө Чиндамгүй нислэгээр бол явж болох юм байна. За энэ нь Чиндамтай болчих юм бол 678,800 төгрөгийн бол үнэтэй болох нэ. За энэ маань бас дамжин нислэг бол биш юм байна. Бас шууд нислэг юм байна. За тэгэхээр ер нь бол нэлээ боломжийн үнэтэй болоод ирлээ гэсэн. 678,000 төгрөг төлөөл шууд нислэгээр бид нэр Ханоёс Сингапурд бол очиж байна гэсэн. Тэгээд буцаад Ханоид үржээд Ханоёсоо Монгол руу буснаас үлдээ Сингапур руу нэг талдаа тикет авч байгаа. Сингапуроос Монгол руу бас буцаж болно гэсэн. За гэх мэтлэн байдлаар ер нь бол ингээд аяллыг янз бүрийн байдлаар бол та ингээд
зохиож өөрийнхөө хүсснээр ер нь бол явах боломжтой байдаг. За аялын компаниудаар явах бол ер нь нэлээд баригдмал та зөвхөн одоо аялын компани заагдсан хотыг үзчихэл буцаа өрөөд ирнэ. За хэрвээ та хуурай аялж байгаа үед бол ингээд тухайн удсан газраас өөр тийшээ нисээд өөр олон хот олон улсыг бол үзэх боломжтой байдаг. За тэгээд нэгэнтээ өөр улсад очсон тохиолдолд Монголтай харьцуулахад юм олон нислэгийн компаниуд нислэг үйлддэг учраас ингээд үнийн хувьд бол хамгийн хямдхан байгаад байдаг гэсэн. Бид нэр Бээжинд явах бол ер нь бол хоёр талдаа нэг 780 мянган төгрөг бол төлөөд байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол ингээл 400 мянгаар ингээл 700 мянгаар ингээл хоёр талдаа ер нь бол ингээ яваад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол хамаагүй хямдхан байгаа гэсэн. Тэгэхээр гэр бүлийнхэн гишүүдийнхэн тоогоор та ингээ бодоод үзэхээр энэ маань бол хамаагүй хэмнэлттэй болж таардаг шүү. За тэгээд энэ удаагийн бичлэг маань бол дуусчихын. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дараарай guys. За bye.